Сайн байцгаана уу? Сэрэг подкастынхаа Монгол болсон явдал сургалтаа дугаар нэмж байгаадаа таатай байна. Би сонин содон болоод сэрэмжлүүлэг болох үүднээс голчилж агуулгаар нь хэрэгүүдээ хайж судалдаг. Гэтэл энэ хэргийг анх олж уншичаад бүр гайхаад за хэрэгт нь яг хин юм бэ гэдгийг хэргийн төгсгөл хүртэл уншаад за яг яагаад амь хурцнаас орч вэ гэж бодож байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь киноны яг плот твист шиг хэргийг бол ойлгосон. Тэгээд хүсэх үг хэлэх биш гэдэг л одоо хэрэгтний мэдүүлэг зангилааг нь бол тайлсан байгаа. За ингээд хэрэгтэй оръё. За хэргийн хамгийн ихний гэрчийн мэдүүлгийг бол түүний Д гэгч дүү бол хүсэн байна. Тэрээр амь хохирогчийг дүрслэхдээ 2020 оны 3 дугаар сарын 7-ны өглөө манай дүү над руу залгаж амь хохирогчийг нас орсон байдалтайгаар одоо оллоо гэж надад хэлсэн. Миний талигач ах айлын том хөвгөд байсан. Сургуульд сурч төгсөөд олон жил ажил хийсэн. Улмаар нисгэд нэгэн эмэгтэй хүнтэй танилцж түүнтэйгээ хэсэг хугацаанд хамт амьдарсан. Миний ах бусадтайгаа сайн харилцаатай бол байдаг хүн шүүгдэгч худал мэдүүлэг өгсөн гэж би үзэж байгаа. Учир нь миний ах бусдыг уурлуулах, дээрлэх, хүмүүжил, ёс зүйн зөрчил гаргах тийм хүн биш. Ахын орчуулгыг уламжлагдаж ирсэн ёс заншлын дагуу хийж гүйцэтгсэн. Би шүүгдэгчээс баримтаар 4,933,978 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн баримттай зардлаас гадна бидний зүгээс ахын оршуулгын зардалд дээрх мөнгөнд нүгээс их мөнгийг гаргасан. Би шүүгдэгчэд бол гомдолтойгоо гэсэн мэдүүлэг өгсөн байна. Харин энэ ах руугаа залгасан дүү гихчийнх нь өгсөн мэдүүлгийг таад уншиж өгвөл талигач нь миний төрсөн ах байгаа юм надад бас уцаар мэдгдсэн. Би нисгэд амьдарч байсан гэрт нь нас орсныхаа дараа уцаар мэдэгдмэгц очсон. Ах ял идэлж байхдаа уушиг нь өвдөө туушгаа тайруулсан гэж сонсч байсан. Өөр суур өвчин байхгүй. Ахын амь насыг хохироосонд бол гомдолтой байна. Талигаачийн буйны ажил нийтдээ одоогийн байдлаар 7,366,350 төгрөгийн зардал гарсан. Одоо өдөр болго ном шуулж байгаа. Удахгүй 49 хоног нь болох учраас буйны ажлаа байнга хийнэ. Цаашид хохирлын баримтыг прокурор шүүхийн шатанд гаргаж өгнө гэсэн мэдүүлэг байсан. Тэгэхээр амь хохирч бас ял эдэлжсэн хүн юм байна гэдгийг уг мэдүүлгээрээ хэдүүлээ мэдэж авлаа. За ингээд амь хохирогчийн эхнэр болох цэгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж өгвөл би Б-тэй 2017 онд хамтран амьдарч эхэлсэн. Анх Б нэг дажгүй ажил төрөл хийдэг, хаяа арх удагч гэсэндээ агсан согтуу бол тавьдаггүй, ханд болцгоо шинжтэй байсан. 2019 онд аав нь нас орсноос хойш зан нэвдэрч маш их арх удаг болчихсон. Намайг ямар ч шалтгаангүй цохиж зодож эхэлсэн. Намайг хин юмтай хардаж улам хэрцгийгээр цохиж зодох болж 2 хавирга хүртэл хугалж исэн. 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр намайг хөршийн ээтэй унтаж хөвцөн гэж хардаад ямар ч үгийн зөрүүгүй шууд л хөшөглөө задлж эхэлсэн. Ээ орж ирээд салгасан ба Б надаас мөнгө нэхэд байхаар нь 10,000 төгрөг өгөөд гаргасан. Тэрнээс хойш л огт уулзаагүй. 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 15 цаг үед Б ирээд хаалга нүүдэж намайг ална гэж санал хэлж агаад явсан. Үүний маргааш өглөө миний санаж байгаагаар 11 цаг арай болоогүй байхад одоо гэрээсээ гарч явсан. Одоо энэ хугацаанд бол ээгийн гэрт бол байсан юм байна. За түүнийг гараад удаагүй байхад миний хөрш айлын Ж гэх залуу ээгийн гэрт орж ирсэн. Би Жтэй арай гайгүй харьцаатай байдаг учраас амь хохирогч би одоо хүртэл одоо гарч ирэхгүй байна. Миний санаа зовоод байна. Чи гэрт очиод ахыгаа нэг хараад ирээч гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ж эсийн утас руу залгаад ахыг орж харлаа. Нүүр ам нь амар болцсон байна. Гэхээр цагдаа дуудаад дүү нарт нь хэл гэж хэлсэн гэдэг мэдүүлэг байна. За энэ хэсэг хугацаанд эхнэр нь ээгийн гэрт байжгаад тэгээд өөр нэг хөршийн гэх руугаа эс гэдэг хөршийн руугаа явчихсан байна. За анх амь хохирогч дээр очсон хөршийн Ж гэгчийн өгсөн мэдүүлэг 2020 оны 3 дугаар сарын 7-ны өглөө 8 цагийн үед би гэрээсээ хуйгалсан хоньны толгой болон өхрийн ширний ширхгийг аваад эсийн гэрүүн оруулж өгөхөд тэдний гэрт нөхөр нь болох В болон талигач Б-гийн эхнэр Цэнэр байсан. Тухайд би гэрт нь ороход Цэг бол байгааг анх мэдээгүй намаа гэрт нь орж сууж байхад Цэгч жижиг өрөөнд байгаа. Би хоол хийж өгөх гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр жижиг өрөөрөө ороход Ц орон дээр нь Аман хуур гэдэг нэртэй Монгол кино үзээд сууж байхаар нь та юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь Б намайг хөшөглөж цохоод гэд өндөө шүтлээд зүүн талын гуяа харуулхад нэлээд том хөрчгсөн байсан. Тэгээд эхнэр нь Б намайг хүнтэй хаартаад хөшөлсөн. Бтэй
дайралдвал намайг энд байна гэж огт битгий хэлээрэй гэсэн. Тэгээд би гэртээ ороод хүүхдүүдтэй өглөөний цайг нь өгсөн. 11 цаг болж байхад нэг дугаар залхаа нь авахд цээ байсан бөгөөд манай хүн гэртээ байна уу? Ороод үзээд гэжээ гэхээр нь би Бэгийн хаалгыг татахад онгорхойсон. Цагаан сарын баярын дараа манай өвөдөнд юм нүдэд байхаар нь гарсан чинь би хаалганыхаа цоожийг эвдээ зогсож байсан бөгөөд цэгийг би зда түлхүүр аваад явчихсан. Түлхүүр байх уу гэж хэлээд тэгээд түүнээс хойш бол цоожоо янзлуулаагүй байсан учраас онгорхойсон. Тэгээд би хаалгаар нь ороод галзуурхан шагаахад газар гурил унчихсан байхаа нь бэ хаа гэж дуудаад урт талын жижиг өрөөр нь ороход орны зүүн талд хана ор хоёрын завсар унчихсан байсан. Тэгээд холоос өнгийгөө харахад нүур ам нь хавтцсан, нийл цус болоод хэвтчихсэн. Тэгэхэд нь би айгаад буцаж гарч ирээд гэрөө нь орж өөрийнхөө утсаар сүүлд цэгийн ярьсан дугаар руу болох эсийн утас руу залгаад цээгчтэй ярья гэсэн цэгийн ихчэд бол уцаа өгсөн. Би цэгийн ихчэд Баатар ах хүнд зодуулаад цус нүчтэйгээ холилцчихсан хэвтэж байна. Та ирж авахгүй бол болохгүй юм шүү гэсэн чинь цээ. Тим юм болсон юм бол би очиод хэрэггүй. Чи тэр дүү нарт нь хэл эсвэл цагдаа дуу. Намайг энд гэж огт хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр би гэрээсээ гараад Бэгийн төрсөн дүү болох Доржогийн очиод хаалгыг нүдэд эгч нь хаалга талхаа танаас өөр эрэгтэй хүн байна уу гэж асуусан. Доржоо дөнгөж сая гараад явлаа гэхээр нь яалтчгүй эгчт нь бэ ах орцонд ингээд цус нүчтэйгөө хойлдоод хэвтэж байна гэж хэлсэн. Шууд өгсөн гэд хэлчих юм бол эгч нь биеийн муутай учраас янз бүр болох вэ гэж бодоод шууд хэлээгүй. Тэгээд Доржоог дууд гэж хэлчгээд эргээд орцныхын нүдэнд гарахад Доржоо яг өөрийнхөө машинд орцныхоо нүдэнд ирэхээр нь бэ ах гэртээ хүнд задуулаад өнгөрчихсөн юм шиг байна. Хоёлоо очиё. Доржоог дагуулад гэрлөө нь явсан. Доржоо бид хоёр гэрт орж харахад Зара ах руугаа залгаад бэ ах хүнд задуулаад гэртээ өнгөрчихсөн байна гэдэг талаар нэрсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдээлэл өгсөн байна. За ингээд аим хөрөгч Бэгийн эхнэр цэгийн уг шүн задуулсны дараа орж хонсон гэдэг айлын эцэгтэй эсийн гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж өгье. За манай нөхөр бид хоёр шил арх аваад Бэ ахынд ороод эхнэртэй нь хамт дөрүүлээ хамт уваад жуусан. Удалгүй Бэ ах эхнэрээ хүнтэй да зодож эхэлсэн. Тэгэхээр манай нөхөр В тэр хоёрыг салгаад эхнэрийг нь дагуулад аваад гарсан. Тэгээ энэ хэсгийг яагаад шүүхийн тэмдэглэлд дурсныг бол юусоо би ойлгохгүй. Гэхдээ яг эхний хэсэгт дурсж исэн нөгөө плот твист одоо тэрэнд нөлөөлөх учраас би уншаадаг гэсэн юм. За Бэ ах бид хоёр гэрт нь үлдээд би жоохон согтчихсон байдалтай байсан чинь Бэ ах намайг үнсээд бид хоёр үнсэлсэж эхэлсэн. Тэгээ бид хоёр орон дээрч гараагүй зүгээр орных нь наан зогсож байгаад босоо барилалтай би доошоо тонгоход Бэ ах миний өмдийг тайлаад араас бөхс рүү бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд миний араас хийгээд хөдөлж явахдаа миний хоёр гарнаас батсан 10 минут орчим басан байх. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад манай гэрлөө очисон чинь эхнэр цэнд манад байгаагүй. Манай нөхөр хөршийн ээгийн гэрлөө цээ явсан гэхээр нь үргэлжлүүлээд Бэ ах бид хоёр ээгийн гэрлөө хамт орсон. Хаалгыг нэлээд удаан нутгад цээгч хаалга онгойлгосон ба Бэ ах янхан гişи чинь яхандаад байгаа мó гэд цээгчийн толгоо руу зөхөөд нүүрлүү нөшөглөө дахиад задаж эхэлсэн. Цээгч бас над руу уурлаад ийм удаан хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэд харанд би уйлсан. Тэр үед гаднаас орж ирсэн ба Бэ ах бид хоёрыг хайж байгаад ирлээ гэж хэлсэн. Бэ ах мөнгө нэхэд байхаар нь цээгч 10,000 төгрөг өгсөн чинь уурлаад мөнгө аваад ээтэй хамт гараад явсан гэсэн мэдүүлэг. Ингээд аим хөрөгч болон хэрэгтэн нар тухайн гэрээг орхиж явмагц бүгд нийлээд нөгөө ээгийн гэртээсэн шүү дээ. Тэрнээсээ гарангуутлаа В гэдэг хүн болон эсийн гэрлөө эхнэр нь явцсан байна. Тэгээ тэр хоёр ямартай ч яваад хэрэгтэн бол аим хөрөгчийг бол алсан. За ингээ эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 21-ийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг зааснаар хэрэгт эд бүрийн баримтаар хураагдаж ирсэн гутлын мөртөө хэвсний хэсэг, шар өнгийн шүүр, ногоон өнгийн үстэй гэрийн шаахай, ягаан өнгийн алчуур, цагаан цэнхэр өнгийн даавууны хэсэг, төмөр хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавууны хэсэг, хэргийн газраас хураан авсан биологийн дээж 17 ширхгийг, Nike гэсэн бичиглэлтэй хар өнгийн пүүз гутал хосоор нь, хар өнгийн ороолт, ногоон бор өнгийн хилэн өмд, бор өнгийн арьсан тэлээ, цагаан өнгийн эрзэнтэй хар ирийн дотоож, хар өнгийн дотуур өмд, бор саарал өнгийн оймос, нэг хос. Доод хэсэгтээ цагаан өнгийн оруулахтай хар өнгийн даавуу өмд нэг ширхгийг тус эд
Мөрийн баримтаар хураан авч шаардлагатай зүйлсээс ДНХ-гийн шинжилгээ авсны үндсэн дээр хэрэгтэй ангуул яг буруутай гэж баталсан юм байна. За харин шүүх шинжилгээгээр гарсан дүгнэлтээр амь хохирогч биедээ тархины баруун зүүн хажуугийн ховдол хоорондын аалзан бүрхүүлийн голомтод цус харвалт баруун зүүн хажуу ховдолдог шингэн цус илэгний дунд холбоосны ялзрал урагдалт эдийн урагдалт хэвлийн хүнд идэх цус 750 мг шингэн цус гарсан юм байна. За шулуун гидсний урагдал гидсний хучуур идэд цус харвалт цусан бүлэн зүүн хөлс хөмсөгт шарах зүүн дээд доод зовх зүүн чих баруун чих зүүн мөрөн хэвлий за баруун гуй зүүн гуй цус хуралт баруун хацар баруун дух зүүн хацар баруун сарвуу зүүн гуй зүүн өвдөг баруун өгзөг зүүн өгзөг баруун өгзөгт зулгаралт шулуун гидсний амсар орчим дөрвөн ширхэг шарах их зэргээр одоо гэмтлийг бол маш дэлгэрэнгүй шүүх шинжилгээнд тусгагдсан байна. За эдгээр гэмтлүүдээс үүдэж энэ хүн бол насарсан байна гэж гэрчилсэн юм байна. За ингээд яг юу болсон талаар одоо гол плот твист зангилааг тайлсан хэрэгтний өгсөн мэдүүлгийг уншиж өгье. За Б ахын гэрт хамт ороод үлдсэн архиа хувааж угаад дуусгасан чинь Б ах дахиад архи уяа гэж хэлээд тэгээ надад 5500 төгрөг байсан тэрийг өгч явуулсан тэр мөнгөөр нь би манай байрны урд байдаг дэлгүүр рүү ороод 0.5 литрийн архийг аваад Б-ийн гэрт очисон. Ингээд ууг архийг хуваагаа дууж байхдаа би уусандаа архиндаа согтоод байсан учраас орон дээр нь гараад хэвтэж байсан чинь Б ах намайг унтчихсан байна гэж бодоод миний өнд рүү гараа хийгээд бөгс хилээд миний бэлэг эрхтний гараараа бариад байхаар нь би Б ахыг түлхэж холдуулсан. Тэгэхэд миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа зохихоор нь би шалан дээр байсан цайны халуун савыг аваад Б ахын толгоон тус газар нэг удаа зогсон чинь Б ах арны хажуугийн газарт одоо унчихсан. Б ахын хажууд шалан дээр урт штэ шар өнгийн шүүр байхаар нь уг шүүрийг аваад Б ахын өмдөөгийн шовтлаад бүхсний нөхрөө нь шүүрний арт талын ишийг нь 2-3 удаа хийгээд тавсан. Тэгэхэд Б ахын хэвтэж байсан газарт бол цус асгарсан. Тэгээд орон дээр гараад унтчихсан гэж байгаа. Тэнгүүтлээ дараа өдөр нь буюу одоо өглөө 7 цагт ирэхэд Б ах надад цохиулаад усан газараа хэвтэж байгаагаар нь сэрэх үзсэн чинь амьсгалахгүй байсан. Тэгэхээр би гэрээс нь гараад явсан. Би эрүүл үедээ бол хүн алах байтгаа зохиж зодох тийм хүн биш ээ. Арх ус үедээ харин хэрэг төвөгт орооцолчих гээд байдаг талтай. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гин буруутай үйлдэлтэй маргах зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэргийг үнэн зөвөөр хүлээж ийн гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. За түрүүн шүүх шинжилгээнд шар өнгийн шүүр ил мөрийн баримтаар хураасан гэсэн мэсэн да. Тэгээ уг шүүрэн дээр цусны мөрийг нь одоо хэмжээд үзэхэд хамгийн одоо макс болчихсон байсан цусны хэмжээ нь 47 см байсан гэж шүүхийн тэмдэглэлд бичсэн байжээ. За ингээд хэрэгтний талаар жоохон яриад үгүй. За хэрэгтэн бол Монгол Улсын иргэн 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсэн 27 настай эрэгтэй хүн байгаа. Тусгай дунд боловсралтай нарийн бичгийн дарга албан хэрэг мэргэжилтэй. Эрхэсэн тодорхой ажилгүй ам бол 2. За эхийнхээ хамт амьдардаг ийм хүн байгаа. За өмнө нь бол хид хідэн яш итгэл бол эдэлж исэн. За бусдын эд хөрөнгийг санаатаагаар устгасан буюу гэмтээсэн гээд 1 жилийн хугацаагаар хорихяал бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатаа авчруулсан гээд 40 хоногийн хугацаагаар баримтлага байсан ч гэсэндэ анхны ажилсан сонгуульд болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулаад дээрх 2 ялыг ингээд өршөөл үзүүлээд хоригдох ял бол өгөөгүй байна. Айлыг нь бол илүүлээгүй гэсэн үг. За ингээ 3 дахь хэрэг нь бол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гээд 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451 мянган төгрөгөөр торгох ял шийтгэлийг эдэлж исэн. За 4 дахь хэрэг нь бол дээрэмдэх хэрэгээр 6 сарын хугацаатаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх бөгөөд бие эрүүл ухаан бүрэн за хэрэг хариуцах чадвартай гэдэг ийм одоо дүгнэлт байна. Уг хэрэгт өөгийгч гин буруутай гэдгийг шүүх нотолж 90-ийн хуулийн ерөнхий ангийн 5-ын 6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч эд оногдуулсан 15 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна. Мөн шүүх хурал хүртэлх цагдан хоригдсон нийт 103 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцоо гэсэн байна. Харин амь хөрөгчийн гэр бүлийн талын мөнгөний хэмжлэл болох 7,432,372 төгрөг байсан. За аль ч зардлууд нь бол баримтгүй байсан учраас шууд төлөхгүй байхаар хэрэгсэхгүй болгосон юм байна.
За уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хандах эрх нээлттэй гэж бол шийдвэрлсэн байгаа шүүх. За гэхдээ шүүх явдал болохоос өмнө хэрэгтэн бол аль хэдийн гэр бүлтэн талигач явуулгын зардал гээд 5 сая төгрөг шилжүүлчихсэн байсан учраас за үүний мөн л баримтгүйгээд ямар нэгэн шийдвэр гаргалгүй өнгөрөөжээ. За нэг ийм сонин хэргийг уншиж дуслаад хайд юу гэж бодож ийн амь хургаш согтгоороо доошоо орчихдаг bisexual байсан юм болов уу? Эсвэл хэрэгтэн хүсэн хүн юм ярих штэ гэд аснаа нуух гээд нэг муухай шалтак зохиов уу? За өөрт төрсэн сэтгэлээ доор бичиж үлдээгээрэй. Ахаад Монгол болсон явдал цувралын шин дугаарыг сонсохыг хүсэх юм бол лайк болон subscribe-а дараарай.